Урам зориг. Урсан өнгөрөх цаг хугацааг хожим хойнд дурсан санах учир айлуулах сайхан зүйлээ дурсаж байхын тулд яг одоо өнөөдөртөө сэтгэл дүүрэн сайхан амьдрахыг хичээх тун хүн бүр лаз жаргалтай сайхан амьдралыг хүсдэг. Тэр нь эргэн дурсахад харамсах зүйлгүй байхыг хэлдэг энгийн даруухан нэгэн жишээнээр тогтож байдгийг. Сэтгэл дүүрэн тайван амьдрахыгээд хайрлахын ухаанд багтдаг хүмүүний амьдралд сайн муу олон зүйл байхыг хэн ч гэсэн үгүйсэхгүй. А гэхдээ өнгөрсөн бол нэгэнт өнгөрсөн түүхийн шарх сөрвөө бүс идрэхтүү шинэ амжилт шинэ бүтээлдээ ирж хүч энерги зориулж сэтгэл дүүрэн хангалуун амьдрах туу ухаантай хүнд өдөр бүр шинэ амьдрал эхэлдэгчлэн өдөр бүр өнгөлөг монголог шинэлэг бас зоригтой байх нь чухал. Хамгийн их зориг оруулж урам хайрладаг зүйлээ бодон суух нь амьдралын алхам бүртэд тань хизээд дэм болдог зүйл байдгийг сайтар ухаар. Олны дунд ганцаардсан мэт хэн ч чамааг ойлгохгүй мэт хайрлахгүй байгаа мэт болсон тэр үед магадгүй амьдралыг үзэн ядмаар байсан тэр л үедээ нүдээ зөөлөн агаад надад бүхнээс илүү хайртай тэр л хүмүүсийн тухай бодох хэрэгтэй. Баг боддог хүн их алддгийг ухаарч хорвоодж ганцаар бус гэдгийг мэдэр ухаан дотвол аавыг ан бод халамж дотвол ижигэн сан хайр дүүрэн ханигаан хүсэл дүүрэн үргэлжлэл болох үр хүүхдийн бод.